энэ санал асуулга дээр нэг гурван гол асуудал дээр бол төвлөрч байгаа маа. Нэгдүгээрт бол баялагын сангийн хөрөнгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ энэ гурван санчин бол бас ерөнхийдөө аль аль нь хөрөнгөтэй байх ёстой. Гэтэл нэг сан бол ингээд хөрөнгийн их усрнаас бүрдэхгүй улсын хөгжлийн өмнө тавигдсан тэр зарлага зарлалттай хөгжлийн сангийн баялагын сангийн хөрөнгө зарцуулалтын үйл ажиллагааг бас уялдуулах тийм шаардлага байж байгаа. Их усрыг яаж нэмэгдүүлэх гэдэг асуудал байна. Дараачих нь бол хойролтыг яаж илүү шудраг болгох вэ гэдэг асуудал байна. За гуравдугаарт бол ер нь баялагын санг чинь бол энэ засгийн газрын одоо төсвийн бүрэлдэхүүн хэсэг гэхээс илүү бас олон улсын жишгээр үзэх юм бол тусдаа бие даасан одоо ийм хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд ирдэг ийм одоо сангууд байх хэрэгтэй. Тэгэхээр тэр чиглэл рүү нь одоо яаж оруулах вэ гэдэг ийм гурван үзэх асуудалтай бол төвлөрч байгаа. Ерний сангийн их усрыг нэмэгдүүлэх ямар бодит боломж гарч шийдлүүд байж болох вэ? Ер нь бол одоо хоримтлагдсан байгаа тэр хөрөнгөө өргөжтөө яаж одоо өгсөх вэ гэдэг нэг асуудал байна. Нөгөө талдаа бол бас их усүр талаас нь бас өргөжүүлэх боломж нь юу байх вэ гэдгийг бол бас харах хэрэгтэй. Тэгэхээр байгалийн нөөц баялаг гэдэг бол хэдэн монголчуудын хэдэн үеийг дамжаад бидэнд өвлөгдөж ирсэн энэ өв. Тэгээд бас цаашаа хэдэн үеийг бас авч явахад зарцуулагдах хэрэгтэй юм зүйл. Тийм учраас одоо үе болоод ирээдүйн үеийнхний хооронд энэ хойролтыг бас яаж тэгш шудраг болох вэ гэдэг асуудал бас байж байгаа.